байцгаана намайг Бодгорл гэдэг санхүү эдийн засгийн их сургуулийн нэгтлэн бодох хүртгэлийн төвмөр эхлэж байгаа. За тэгээ өнөөдөр мандах их сургууль дээр зохион байгуулж байгаа нэгтлэн бодох хүртгэлийн инновац симпозиумд оролцож байгаадаа маш таатай байна. За өнөөдрийн хувьд бол маш чухал сэдвийн талаар бол ярилцлаа. Нэгдүгээрт бол нэгтлэн бодох хүртгэлийн мэргэжил маань бол дижитал технологи болон инновацаар орлуулагдах уу? Эсвэл бид нар түүнийг өөртөө ашиглаад ирээдүйд ур чадвартай нэгтлэн бодогчд болж өөрчлөгдөх үү гэдэг энэ асуудлын талаар ярилцлаа. Тэгэхээр ер нь бол нэгдүгээрт бол бид нар нэгтлэн бодох хүртгэлийн хөтөлбөрүүдтэй бол ихтэй сургуулиуд маань өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл юу заах юм бэ? Тэр чиглэлд бол нэгдүгээрт хэлбэл бид нар санхүүгийн тайлгналын олон улсын стандарт болон нэгдмэл тайлгналын талаар оюутнуудтай бол мэдлэг мэдээлэл өгөх. Хоёрдугаарт бол хэмэл оюухан болон робот технологи, дата аналитикийн талаарх мэдлэгч ур чадваруудыг өгдөг. Нөгөө талдаа бол нухастай сэтгэх буюу ирээдүйн стратегийн зөвлөхүүд байх гэдэг энэ чиглэлд бол оюутнуудыг төлөвшүүлэх ийм шаардлага хэрэгцээ бол байгаа юм байна. Нөгөөтэйгөр бол сурган заах арга зам тал дээрээ бас өөрчлөлтийг бол хийх хэрэгтэй байна гэдэг ийм чухал зүйлүүдийг ярилцлаа. Тэгэхээр эргээд энэ маань өөрөө мэргэжлийн тасралтгүй хөгжил болон мэргэс нэгтлэн бодогчийг бэлтгэх хөтөлбөрт бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд авчирхаар байна гэж ингэж харж байна. Тэгэхээр нэгтлэн бодогч мэргэжилт маань өөрөө бол ер нь энэ нийгэм орчны өөрчлөлтүүдийг дагаад уламжлалт нэгтлэн бодох бүртгэл маань хоцрогдож орчин үед бол технологи, хэмэл оюухан тэгээд илүү стратегийн зөвлөх гэдэг энэ чиглэлд бол нэгтлэн бодогчд маань өөрчлөгдөх юм байна гэдэг ийм нэгдмэл ойлголтон дээр хүрлээ. Тэгэхээр симпозиумыг зохион байгуулж байгаа боловсролын магадлалын итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон мандах их сургуулийнханд бас талархаж байна.